6 чинь нэг бодит юмны кейс шүү дээ. Бодит юмны кейс. Тэгээ өнөөдөр энэ чинь одоогийн байгаль чинь бодит энэ хараа ерөнхий юм яриад хизээч явдггүй. Би нэг бол хариуцлагатай хэлнэ. Яг бодит нэг кейс дээрээ бодит иргэдийн олонхын саналыг ав. Төрийн байгууллага төр засаг гэдэг бол төрийн бус байгууллагуудаа олонхын эрх ашигыг ярьж явдаг юм байгаа шүү дээ. 97 өмчлөгчтэй байна. Үүнээс 53-нд хүлээн зөвшөөрөөд гэрээ байгуулсан буюу 96%. 3 нь одоо дохирох шатанд явж байгаа, нэг нь үгүй гэсэн буюу одоо ингээд үзэх юм бол 95-6% нь хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байгаа. Зөв үү? Энэ худлаа юм уу? Энэ тохиолдолд хэдүүлээ нийтийн эрх ашиг буюу би өнөөдөр хотод амьдарч байгаа юм чинь миний эрх бусдын одоо ихээр бас хязгаарлагддаг гэдэг энэ чинь хамтын нийгэм олонхийнхоо тэгэхээр хүн болгон өөр үзэл бодолтой юм байж байгаа. Тэгээд яг би тэр процессыг үүсэхгүй би тэрийг шалгаж болно. Хүнээс буруу юмсан байж болно. Тэрийг бол шалгая. Гэхдээ том зургаараа ингэж харах юм бол хот дахин төлөвлөөд сайхан байранд ингэж ороод ингэ хөгжих хэрэгтэй бол хөгжих хэрэгтэй байхгүй бид нар бол яг том зургаараа. Яг л энэ чинь амьдралын энэ хуучны байр сайжрах хэрэгтэй. Мэдчихэж байгаа. Тэрийг тань заахгүйгүй танд өрөөж байгаа байхгүй. Хотын даргын захимжтэр бол энэ үйл ажиллагааг үйлчлэх байгууллагын үйл ажиллагааг зогсоож төтгөлзүүлэх үүргийг бол танд бол өргөгдсөн байгаа. Бацаарх таарт бол өргөгдсөн байж байгаа. Энэ дээр нэг давхрын зогсоол байсан. Зогсоол нь бол тэр газрын зөвшөөрлөөр бариад нийлэхгүйсэн бол ерхий архитект бид нар шаардлага өгөөд энийг өвчмөг болгоцсон. Одоо яг энэ цэм барилгаар ингэ байж байгаа гэсэн. Бид нар хардах эрхийнхээ үүднээс шүүгд хандсан байгаа. Тэгэхээр энэ хариу маань ирээгүй байхад бид нар яаж гэрээ хийх юм? Энэ дээр жишээлбэл хараа бид нар мэддэг эрхийнхээ үйл хөдлөлгөө амьдарч байгаа. Юу нь бол амьдарч байгаа биш. Бид нар хамгаалалт хөг амьдраагүй. Одоогоор би яг бүрэн байр суурь илэрх хэлэх боломжгүй байна. Яагаад гэвэл дөнгөж ирээд нөхцөл байдлыг хүмүүс танилцуулаад эхлэмэгц ингээд үл ойлгох нөхцөл байдал үсээд иргэд бухимдаад ингээд янз бүрийн асуудал үүсчих шиг байна. Байртай байх эрхийн асуудал дээр тулгамдж байгаа асуудлууд байна. Энэ асуудлыг их хурлын гишүүд ирээд сонсооч гэд тэгээд ирээд байж байгаа гэсэн. Энэ чинь ганцхан Монгол улсад тулгамдж байгаа асуудал биш. Тэгэхээр нийтээрээ ийм асуудал тулгамдж байгаа. Гэхдээ аль болох цөөнхийн эрхийн асуудлыг ч гэсэн орхигдуулахгүй төр өөрөө зохицуулах үүргийг хүлээж авах хэрэгтэй. Хэд ингэж хэвлэлийг хүртэл энэ мөнгө гэж харж болохгүй. Яг тэр энэ асуудал өөрөө чухал учраас бүгд л энэ байр суурь илэрхийлэх хүсэж байгаа. Улаанбаатар орон сууцчлалт компани зорилго бол иргэдийн эрхийг хамгаална, оршин суугчдын эрхийг хамгаална, бизнесийн компанийг энэ харилцаанд оролцуулна, бид төрийн зохицуулалтаа хийнэ гэдэг юм 3 тал харилцааны нэг талд нь байгаа байгууллага. Өнөөдөр өглөөний байдлаар асуудал ямар түвшинд хүрж байна гэвэл барилга эхлэх хугацаа хойшлж байна. Энэ нь өөрөө ашиглалтанд орох хугацаа хойшлно гэсэн үг. Тэгээ бидний бүх амьдралын хэмнэл ингээд дагаад тэр чигээрээ өөрчлөгдөж байна. Энийн хариуцлагыг хүн хүлээх вэ гэдэг уулзалтыг өнөөдөр танаа иргэдээс ирж хэлж байгаа. Компани бид нар дээр ямар асуудал тавьж байгаа гэхээр төлөвлөгөөд график хугацаанд бид буулгаж чадхаа байлаа. Өөрөөр хэлбэл бид нар энэ 53 айлдаа түрээсийн төлбөрийн нөгөө явуулж байгаа. Гэтэл нэг айлаас болоод бид нар хамгийн багадаа 2-3 сар сунахаар энэ түрээсийн төлбөрийн хохирол энэ санхүүгийн бараг хохирол учрах гэж байна гэдэг асуудлыг бас ярьж байгаа. Тэс шунал штэ. Энэ шунтаас болсон олон айлын эрх ашиг хөндөж байгаад танах яаж шийдвэрлэдэг вэ яг иймэрхүү асуудлыг? Яг хуулиараа буулгах зөвшөөрөл бол энэ гэрээг хийсэн хойно буулгахаас өөр арга байхгүй. Яагаад гэхээр хүний өмчийн асуудал байгаа. Гэхдээ бид нар бол одоо гэрээ хийхгүй байгаа нэг иргэнийг уулзалтанд болоод одоо компани бол 7-8 удаа уулзаж одоо зөвшөлдсөн гэдэг одоо санал хөрвүүлдэг хэлдэг. Өнөөдөр бас манай дээр бас бичгээр ирсэн байсан. Иргэнтэй одоо бид ойлголцмоор байна. Уулзалт хиймээр байна. Бид бас ингэ дууддаг. Та нар мэдж байгаа 8 сарын 13-нд бид нар та нарт ч эргэлзээ байсан. Аж ахуйн нэгжтэй холбоотой. Бидэнд ч эргэлзээ байсан. Тэгээ бүгд эргэлзээтэй байсан учраас 3 талт хурлыг нийт оршин суугчдын 70% эрхтэйгээр бид зохион байгуулад тэрний дараа танаа одоо төсөл хэрэгжүүлэгч компани 2 болон 3 талт гэрээний биелэлт 60%-аас 90% рүү орж ирж байгаа. Өөрөөр хэлбэл иргэдийн ихтгэл ингээд дээшлээд одоо гэрээ хийж л дээ. Тэгээ бид ойлголцсон, зөвшөлдсөн гэдэг л одоо ийм л санал руу явхаас бид албатан нүүлгэж